Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бүгдээ хамтдаа өнөөдрийн хөгжмийн хичээлээ эхлүүлцгээе. Бид түрүүчийн хичээлээр маршийн тухай ярилцсан. Марш хөгжим бол 4-2 хэмжээтэй, алхахад тохиромжтой, жигд эмнэлтэй, эрч хүч, урам зориг бадраасан хөгжим юм аа гэж үзсэн. Тэгвэл өнөөдөр 4-3 хэмжээний тухай ярилцъя. 4-3 гэдэг маань бол 3 хувьт хэмжээ юм аа. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 гэсэн 3 хувьт хэмжээ. Бидний хамгийн сайн мэдих вайс үжиг бол 4-3 хэмжээтэй байдаг байх нэ. Үргэлжлүүлээд бүгдээрээ 4-3 хэмжээтэй хэмнэлийн дасгалыг гүйцэтгэе. Дасгалыг гүйцэтгэхдээ алга ташч болно, зөөлөн тогшиж болно, эсвэл энгийн хөгжмийн зэмсэг ашиглаж болно. Амжилт хүсье хүүхдүүдээ. И 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 дараагийн эмнэл И 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 Зогсцыг анхаараарай. И 1 2 3 1 2 3 дараагийн эмнэл И 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 За сайн байна хүүхдүүд ээ. За бидний дараагийн алхам бол Батболдын хөгжим бага ангийн багштаа баярлалаа гэдэг дууг сурах байгаа. Багш нь үгийг нь уншиж өгье. Үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заа. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа. 2 дугаар бадаг нь ухаан сорьсон бодлын санд минь тоо бодох аргыг заасан. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бодож сурлаа. Сурах бичгийн 40-р хуудсанд байгаа дууга дагаад дуулаарай хүүхдүүдээ. Үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа. Бага ангийн багшаа би хайртай. Ухаан сорьсон бодлын санд минь тоо бодох аргыг заасан. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бодож сурлаа. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бодож сурлаа. Бага ангийн багшаа би хайртай. Хүүхдүүдээ бага ангийн багштаа баярлалаа дуугаа дуулахдаа үгээ цээжлэхдээ гэр бүлийнхэнтэйгээ хамтран тусламж аваарай. Дуугаа дуулахдаа доорх хэмнэлээр хэмнэлийн хамсраа хийж хөгжмөдөөрэй. Амжилт хүсье хүүхдүүдээ. Үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа. Бага ангийн багшаа баярлалаа. Болчирхан би чинь бичиж сурлаа.
хобод харгыг заасан багангийн багша баярлалаа балчирхан би чинь бодож сурлаа багангийн багша баярлалаа балчирхан би чинь бодож сурлаа багангийн багша би хайртай Хөгжмийн хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.